Сайн уу манайхаа дараагийн хэвшлэгээр болцож байна. Энэ удаагийнхаа хэвшлэгээр 2021 онд гарч байсан Hostage Missing Celebrity киноны үйл явдлыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За бичлэгрүү орохоос өмнө гяс нэг гоё мэдээлэл дуулгадахыг. Хэрвээ та байрны мөнгө төлөх гэж эсвэл Unitel-ийг нэгж авах гэж залбирлын хувьд байсан бол одоо тэг шаардлага болж байгаа юм байна. Unitel-ийн бүх үйлчилгээ дижитал руу шилжсэн бөгөөд гар утсаараа л бүх ажлаа амжуулах боломжтой болсон юм байна. За яаж гэхлээр Unitel аппликейшнийг утсандаа татаж аваад л SIM сэргээх, бүх кодоо гаргах, гар утасны төлбөрөө төлөх, нэгж дата авах, гадаад руу явах гэж байгаа хүмүүс байх юм бол роуминг үйлчилгээг асаах гээд олон төрлийн үйлчилгээг шууд утаснаас авах боломжтой болж байгаа юм лээ. За ингээд хэрэглэхэд улам амар болж байгаа Unitel-тэй баярлалаа. Бичлэг рүү харцгаая. Энэ бол манай голдор болох Жомын сүүлийн үед нэлээд алдартай болоод байгаа жүжигчин. Манай хүн ээлжид нэгэн киноныхаа нээлтэнд оролцож, киногийнхантайгаа жаа сууж яваад маргааш ярилцлагатай тул эртхэн харж амархаар явж байна. Гэрлүүг орохынхаа өмнө ойрох дэлгүүрийн зогсоолд маргааш хүртэл машина тавьчихад гараад иртэл хэдэн танхаа этгээдүүд манай хүнээс гарын үсэг авах нэрийдлээр албаар үдэж эхэлдэг. Гэхдээ яг хуу манай Жомын дэмий асуудалд оролцоод тэргүй гэж бодоод эвтэйхэн арга ивийг нолоод явуулдаг. Ингэснийхаа дараагаар харих гээд явж байгаад гинт дэлгүүрт дөрөвч түлхүүрээ оргисноо санаад боцох гэтэл 4 өдөөд байсан нөхдүүд өвгийн зөрөөгөө урж ирээд манай хүнийг өчөр машин чигэж аваад яваад өгдөг. За тэгсэн энэ нийт нь угаасаа хүн барьцаалж мөнгө нэгдэг гарууд гэдгийг очисон даруйдаа шууд мэддэг. Өмнө мэдээгээр хоёр хүн сургаггүй алга болоод дутлаггүй нэг нь алуусан байдалтай олдсон бол нөгөө хүн нь энд баригдчихсан байгаагаас нь харуул нэлээд эвгүй нөхдүүд гэдэг нь тодорхой байдаг. За энэ хэдийн нэрнүүдийг хэлэхэд өвдөө учраас толгойлогч баруун гар зүүн гар энтергээд л дуудаа авчи. Тэр том биетэй нь болохоор зүүн гар, харин халдсан нь баруун гар, хажууд байгаа эмэгтэй нь болохоор энэ баруун гарын найз охин нь за нэмээд хамгийн бага дүү гэд нийтдээ 5 лаа юм байна лээ. За энэ хэдийн гол зорилго бол мэдээж тодорхой мөнгө. Өмнө дэлгүүрийн эзэн ажилтан хоёрыг барьцаалаад 200 саяг нэгсэн чинь нөгөөх нь гаргаж өгч чадаагүйгээс болоод алуулчихсан. Ажилтан гэдэг нь охин нь арай алуулчихалгүй амьд үлдэж чадсан юм лээ. За манай хүн бол алдартай учраас баян хүн гэж үзээд нөгөө охины 200 сая дээр нэмээд өөрийнхөө мөнгийг төлөх юм бол гаргая гэхлээр нь манай хүн 500 саяг өгье дараа нь дахиад ч мөнгө нэмж өгье гэд арай гэж нэгэмтэй уралцсан төрж чаддаг. Гэхдээ гол асуудал нь манай хүнд карт төрөвч нь байхгүй учраас шилсэн мөнгийг нь шууд гаргаад өгч гэж чадахгүй. Утсаар шилжүүлээд авчихыг ихлээр баригдчих магадaltaй учраас гэрлүүн очиж картыг нь аваад өөрөө шууд бэлэн мөнгө олгож авахар шийдээд толгойлогчийн зүүн гараа дагуулад явдаг. За ингээд толгойлогч яваад нөгөө хэд нь шөнө болсон болохоор амарх маягтай болоод манай Жомын охин хоёр түлээснээсээ молдрох боломж олддог. Охины яг хажууханд байсан шилний илтерхийг өөрлөгөө ойртуулж аваад молдрох төлөвлөгөө боловсруулдаг. Гэхдээ харамсалтай нь юм угаасаа л төлөвснөөр болдоггүй учраас манай хүн нөгөө шилийг нь авах гэж байгаа сандлаасаа унаад нөгөө хэдийн анхаарлыг нь татчихсан тэр. За ингээд босож чадахгүй яг үйлдэл дээр баригдлаа гэсэн чинь хазар манай хүн чинь бас экшн киноны жүжигчин болоод ч тэрөө зүтгэсээр байгаад эцсийн үжид босч чаддаг. За ингээд нэгэнд нөгөө хэдийн анхаарлыг татчихсан учраас дараагийн төлөвлөгөөнд ордог. Маргааш ярилцлагатай байснараа далиндуулаад уцаар очиж чадахгүй гэдгээ хэлэхгүй бол сэжиглээд намайг хайж эхэлж магадгүй учраас очиж чадахгүй гэдгээ өөрөө хэлэхгүй бол болохгүй гэлсээр байгаад ямартаа ч уцаар ярихаар болдог. Гэхдээ туслах нь уцаа авахгүй байсан болохоор өөр нэг найз руугаа залгаж хэлээд сүүлд нь 40-оос сэтгүүлчээс уучлалт гуйгаад өгөөрөө хоёр ч удаа хэлсэндээ хурж чадсангүйгээ тайлт хэлж амждаг. Уг нь бол 40 гэж ямар ч сэтгүүлж байхгүй зүгээр манай хүний тоглосон кинон дээр гардаг мөрдөгчийн дүр юм байна лээ. Санаа нь бол тэр дүрээр дамжуулаад цагдаад хэлээд өгөөрөө гэд тусламж гуйсан л юм байлээ. Гэхдээ харамсалтай нөгөө найз болон туслах хоёрын дээр санааг нь огт ойлгодоггүй л дээ. Үүний дараагаар гинт манай Жомины бие эрс муудаад нэлээд хэцүүдэж эхэлдэг. Орой болгон зүрхний юм удаг бөгөөд нэг л өдөр алгасчих юм бол зүрх нь муудаад бараг өвчч магадгүй өвчтэй юм байлээ. Тэгээ нөгөө хэдтэй өнөө уучраа хэлээд им уухгүй байж байгаад өвчих юм бол хин хинт маань ашиггүй гэд гуйсан ч нөгөө хэд нь худлаа хэлж яах нэхэд огт тоодоггүй. Энэ хооронд толгойлогч гэрт нь очиод үдсэн ч төрөвч нь ерөөсөө байхгүйсэн болохоор манай хүн рүү уурлаж залгаад бараг алдгийн даваан дээр урчин дэлгүүрт орхиод гарснаа санаж хэлээд арай л алуулчихалгүй үлддэг. Нөгөө хэдэд алуулалгүй амьд үлдэж чадсан ч эмээ уухгүй утснаас болоод манай хүний бие мууцаар аваад ухаан алдаж унаад бүр өмдөндөө хүртэл шээж орхидог. Ингэснээр нөгөө хэд нэрээ ингэж яваад өвчих юм бол яана гэж бодоод баруун гар нь гяс эмийг нь авчирхээр явдаг. За тэгээд ухаан алдчихсан болохоор ядарч түр сэргээхийн тулд түлээсийг нь тайлаад ийм л амьсгаа хийж өдөл гинт манай хүн босч ирээд нөгөө шилний илтерхийгээрээ цогож унгааснаар зогтох боломжтой болдог. Нөгөө хэдийг бүр үнэмшилтэн л жүжиглж ийсэн юм байна лээ. За ингээд охиныг ч гэсэн соллаад хамтдаа гарах гэтэл хашааны хаалган дээр очиод нөгөө баруун гарын найз охинд баригдчихдаг. Нөгөөх нь ядж яхны гар эзэн буу ирчихсэн яг эвгүүтэж байтал баруун гар ирж таарад анхаарлан сарнснаар манай хүн бууг нь салгаж чаддаг. За яг ингээд найз охинтой ноцолдож байтал дэлгүүрийн охин бууг нь аваад айсандаа буудтал нөгөө найз охиныг нь онцгдог. Ингэснээр манай хоёр уул руу зүгтэх боломж олдох ба охиныг нэг газар нуугаад өөрөө нөгөө хэдийн анхаарлыг нь татаа цааш гүйхөр болдог.
Гэхдээ харамсалтай нь өөрөө сүртэй анхаарал татаж чадалгүй жоохон гүйж байгаа дуулын уруу унаад охин ч гэсэн нөгөө хэдэд орхноо баригдчихдаг. За энэ хооронд толгойлогч дэлгүүрээс очиж дөрвжээг нь аваад мөнгө авах гэтэл манай хүн нууц үгүй буруу хэлээд өгчихсэн байлгүй яах вэ? Яг уурлаад л нөгөө өдрөө залгах гэтэл азар цагдаа нар алидийн нь болоод байгаа зүйлсийг мэдчихсэн толгойлогчийг нь хайж үсэн юм лээ. Яг үйлдэл дээр нь барьж авлаа гэтэл гинт зүүн гар нь машинтай гарч ирээд толгойлогчийг аваад цухтаачдаг. За тэгэл кино болгон дээр гардаг шиг машинаар юм хөмөргөөл нэлийн хот дотор хөөцөлдсөний эцэст мухартаад яг баригдлаа гэтэл зүүн гараараа өгөө шийж байгаад жижиг бөмбөг тэслээд цагдаа нараас цухтааж чаддаг. За энэ хооронд манай жоммын баахан ухаалтаж өвтж жагаад гинт ухаараа доошо бууж байтал хазаар нэг өвөтөд даралддаг. Уцаараа хариулаач гээгүйсэн чинь гар утас байхгүй гэрээ үзлээ байгаа гэхлээр нь гэрт нь ороод ярих гэтэл нөгөө хүн манай хүнийг цоожлонгуудаа шууд гар утсаа гаргаж ирэнгүүтээ хүн рүү залгаж эхэлдэг. За энэ яг нөгөө хэдийн тал юм байхтай гэсэн чинь хөөх юм зүгээр л зүнчгсэн өвгөн бөгөөд хүн дээрэмдэх гэж ирж ийн гэж ойлгоод цагдаа дуудлага өгөх гэжсэн юм лээ. Яг энэ үеэр нөгөө баруун гар нь ирж таараад уг нь манай өвөө худлаа хэлээд явууллаа гэсэн чинь манай жоммын гэрлүүн орохдоо гатаа худлаа тайлаад орчихсон бөгөөд нөгөө хүн тэрийг нь хараад мэдчихсэн юм лээ. Тэгээ яг хөө буцаж ирээд өвөг цогж унаагаад манай хүн дахиад л баригдчихдаг. Өнөө дараагаар баруун гар толгойлогч руугаа залгаад найз хүн буудуулчихсан болохоор гяс мөнгө хэрэгтэй байна гэдээ асуудал нөгөө хүн угаасаа мөнгө авч чаддаг болохоор бөөн уртай амтан юу найз хүн мантай зүгээр л дуугаа наадхаа надтай хариулах гэдэл загинж эхэлдэг. Гэтэл баруун гар ч гэсэн хүн штэ найз охин нүх гээд ивчих яхад огт тоохгүй болохоор гинт дуур нь хүрээд 10 цагаас өмнө мөнгө авчрахгүй байх юм бол энэ эдийг чинь алчхаад дараа нь чамаг очиж ална шүү гэж тасалчихдаг. За ингэснээр толгойлогчийн хувьд нэлийн хүнд байдалд ордог. Мөнгөө яаж авах талаар жоминтай ярих боломжгүй болчихсон. Дээрээс нь устдаараа зураг хөргөтөн цагдаа нар хайгаад эхэлж гисэн байдаг. Боцоод очие гэхлээр баруун гар найз өхнөөсөө болоод ууралчихсан болохоор яаж ч магадгүй. Тэгэхэр нь бодож байгаад шууд өөрөө цагдаа дээр яваад очичихдаг. За яаж байгаа юм л гэсэн чинь мөнгө авах нь угаасаа хөдлөө олчихсан. Тэгээд ч улс дээрээ хайж байгаа болохоор баригдах нь цаг хугацааны асуудал учраас сайн дураараа хэрэгээ үлээгээд ял наймаалцгаар ирсэн байдаг. 10 цагаас өмнө жомын дээр очихгүй бол алуулна гэдгийг нь хэлээд миний ялыг өнгөлж өгөх юм бол байршлыг нь зааж өгье гэд санал тавьдаг. Мэдээж цагдаа нар сонголт авахгүй учраас түүний саналыг хүлээж аваад шууд байгаа газар руу хөдөлж эхэлдэг. Энэ хооронд баруун гарын найз охин нь шархаад хэлэлгүй өөд болох ба ингэснээр 10 цагийг хүлээлгүй шууд манай хоёрыг алчгаад явахаар шийддэг. Өгөндөө нь 10 цаг хүртэл хүлээе гэсэн ч огт тоолгүй зодож хайчгаад яг манай хоёрыг алах гэж байтал зодуулсан уурандаа дүүн босч ирээд баруун гарыг цохоод унгачдаг. Би л дуутахад амар гээд дүүгээд дуудчихсан болохоос шинийд бол тийм цусан төрлийн хамаатнууд бол биш. Өөр хэмээн энийн тэтэ дээрлхүүлээд ээжинхэн эмчилгээний мөнгийг олчих гээд л аргагүй хэрхэн л хийдэг байсан юм байна лээ. За яг ингээд эцэст нь манай хоёрын хүлээсийг тайлаад хамтдаа цогтаах гэж байтал нөгөө баруун гар нь босч ирээд дүүгээ буудаад унгачдаг. Гэхдээ түүний ачаар манай хоёр хүлээснээсээ мултарсан учраас цогтох боломжтой болдог. За энэ үеэр толгойлогч цагдаа нарыг дагуулад ирэх бөгөөд яг үндэ энэ ирсэн газар нь өрх байж таардаг. Хэрвээ хэрэг өшдөх юм бол цагдаа нарыг өрхтөж авчирээд бөөнтөнд дэлбэлнэ гэж төлөвлөжсөн л байсан юм лээ. Яг хөө тэгээ бүгдийг нь дэлбэлээд өөрөө цугтааж чаддаг л та. Гэхдээ энэ үйлдэл нь ямар ч утгагүй юм шиг санагдсан. Зүгээр л өөрөө шууд ирчихэж болоогүй юм бах та. Гэхдээ азарын толгойлогчийг дагаж ирсэн цагдаа нар бол угаасаа л хинт ч ирэхгүй суугаад л байсан л та. Манай жинхэнэ цагдаа ихч бол тусдаа явсан юм лээ. Цагдаа нар толгойлогчийг дагаад явах гэж байхад нөгөө манай хүнийг барьж чаа цагдаа өгнө гэдээсэн өвөө өөрөө цагдаа дээр дуудлага хөр ирсэн байдаг. Уг нь бол бусад цагдаа нар байнга ингэж худлаа ярьдаг болохоор нь мэддэг болчихсон. Буцаагаад явуулах гэж байхад нь манай гол цагдаа ихч гутлыг нь хараад очиж уулзгаар болдог. Яасан гэсэн чинь манай жоммын өвөөгийн гэрт нь орохдоо гутлаа тайлж ороод тэнтээсээ баригдахдаа тэр чигтээ үлдээгээд ирчихсэн юм байна лээ. Тэгээд дэрийг нь энэ өвөө өмсөд ирчихсэн байхлаар нь яг жоммынтой холбоотой гэж мэдээд өвөөтэй уулзаад жинхэнэ хөвчөн дээр нь ирж чаддаг. Гэхдээ л тэгээд хэдийгээр манай голлох цагдаа тэгээд дээрээс нь новчийг олж ирч чадсан ч гэсэн нүдэн дээрээ жоммын болон баруун гар хоёрыг алдчихдаг. Баруун гар буугаараа сүртүүлж манай хүнээр жолоо ойруулаад зугтааж байтал гинт толгойлогч гарч ирж баруун гарыг алаад дараагаар нь яг манай хүнийг алах гэж байтал машинаар мөргөө зогсоож чаддаг. Ингэж цаг өдсөний ачаар удалгүй цагдаа ихч туслахтайгаа хамт ирээд толгойлогчтой хоёрын эсрэг нэг үтсэн ч бас л дийлэлгүй зодуулчихдаг. Тэгээ яг уу угаасаа л тодорхой манай жоммын толгойлогчтой нэгэн эсрэг нэг ар ман үзэлцэж дийлээд эцэст нь бүх юм дууссаны дараа цагдаа нар ирж толгойлогчийг барьж авдаг. За ингэснээр манай жоммын болон охин хоёр хоёулаа аврагдах бөгөөд 2 жилийн дараагаар манай хүн буцаад кинонд тоглож эхэлж байгаагаар кино манд дуустдаг. За нэг юм кино энэ манайхаа тэгээд бичлэгэнд таалагдсан бол дараагийн өмнөдө дараараа дараахаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.